Замын үддэх гайлын газар 2019 оны 1 сараас 9 сарын 10-ны өдрийг дуустал нийт 495 зурчил илрүүлжээ. Үүнээс 396 зурчлыг хэлбэршүүлсэн журмаар шийдвэрлэж 234 сая төгрөгийн торгуул ногдуулж 566 сая төгрөгийн татвар нөхөн төлөвлөсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зуршлийн тоо 4.6%-аар, торгуулийн дүн 4.5%-аар буурсан үзүүлэлт юм а. Ихэвчлэн мал амтны гаралтай түүхийн эд мах, шашны эд зүйлс, байгалийн чулуу, химийн хорт бодисуудыг хууль бусаар гаргах оролдлогод гардаг байна. Энд дээрх зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын үддэх гайлын газарт урьдчилан сэргийлэх ажлуудыг байнга хийн ажиллаж байна. Гол зөрчил бол бараг гайлын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэсэн орлогууд хоригдсан хязгаарласан бараг мөн татвараас зайлсхийх гэсэн орлогууд хэмжээний нийт зөрчлийг ихэнх хувь эзэлж идэг. Гайлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид дайвар ачаа авч болохгүй гэдэг гайлын ерөнхий газраас ч гэсэн бид эндэн ч гэсэн тодорхой хэмжээний урьдчилгаа энэ зохион байгуулалт ажлуудыг маш их удаа хийдэг. Дэлхийн хар тамхитай тэмцэх өдрийг тохиолдуулаад цагдаагийн байгууллагатай хамтарсан тодорхой хэмжээний өдөр энд өдөрлөг зохион байгуул нээлттэй энд иргэдэд бас болгоомжгүйгээрсэн болж гэмтрэгт холбогдох чухал гэдэг талаас нь урьдчилан сэргийлэх ажлуудыг тодорхой үе шаттай олон янзаар хийж явуулдаг. Харин өнгөрсөн 8 сараас өнөөдрийн хүртэл хугацаанд нийт 25 зурчил илрүүлжээ. Үүнийг шалган шийдвэрлэж 23 сая төгрөгийн торгуул ногдуулан бүрэн барагдуулж 72 сая төгрөгийн татвар нөхөн төлөвлөжээ. Энийг сарын хугацаанд сурагчийн дүрм товцыг их хэмжээгээр хилээр нэвтрүүлэхийг завдсан болон мал амтны гаралтай түүхийд махыг хууль бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлогод илрүүлэн шийдвэрлэжээ. Их этгээдүүд хэн нэгэн хүний дайвар ачаа бараа авч явсан хэмээн мэдүүлдэг байна. Тиймээс иргэдийг үл таних хүний дайвар ачаа бараа авч зорчихгүй байхыг замын үддэх гайлын газраас сэрэмжлүүлээ. Манай иргэд ерөнхийдөө хууль тогтоомжоор ч гэсэн тийм байгаа. Хүний дайвар ачаа ер нь авахгүй байх хэрэгтэй. Хүний дайвар ачаанаас болж ямар ч гэмтрэгт холбогдох магадлалтай. Одоо тэр хар тамхи зөөвөрлж байгаа хүмүүс бидний судалгаагаар болохтан зэрэг яг өөрсдөө ерөөс авч явахгүй. Эсвэл ачаагаа төрүүлж орчоод ардаас нь харддаг юм уу? Эсвэл өөрөө төрүүлж орчоод ачаагаа араасаа авдаг юм уу? Тийм байдлаар тэр учраас нөгөө иргэдэд бас дайвар ачаа бол энэ их гэмтрэгт холбогдох магадлалтай шүү. Тийм учраас манай иргэд энэ дээр бол анхааралтай болгоомжтой байж хүний дайвар ачааг авахгүй байх хэрэгтэй дээ. Өнгөрсөн жилийн байдлаар замын үддэх хилийн боомтод 800 орчим зурчил илэрч байжээ. Тэгвэл энэ жилийн эхний 9 сарын байдлаар 400 гаруй зурчил илэрсэн байна.